сайн байцгаана уу бүгдийн өнөөдрийн мэндийг хүргэе. CMS зохион байгуулж буй UNESCO-ийн нийтлэгэн гомдлоо тийм. Өнөөдөр олон Монгол шууд оцол компани UNESCO зохион байгуулах байгаа. За Монгол шууд оцол компаниас төлж гүйцэтгэх захиас төлөө хасч байгаа. 2024 оны хагас жилийн үйл ажиллагаа болон санхүү хэлцүүлэн мөн цаашдын нэмэлт ажил та бүхний асуулт байж болоод байна. Багт олсож байгаа усууд манай дэлхийн нэг цагийн хугацаанд үйлчилдэг. Эхний 30 минут компани технологи танилцуулгад танилцуулсан. 30 минут асуулт хариулт гэсэн систем байгаа. Та бүхэн ямар нэгэн асуулт байх юм бол доороо бичиж байгаа. Q&A section асуултаа өгөөрэй. За ингээд танилцуулсан гэж гүйцэтгэх захирал техникийн танил үүсэж байна. За өдрийн мэнд баярлалаа Намхадарч. За Монгол шууд оцол компани зүгээс анх удаа бас Capital Markets Mongolia-тай хамтраад UNESCO буюу орлого үр дүнгийн тайлангаа олон нийтэд ингээд танилцуулах болсондоо бол баяртай байна. Тэгээд нийт Монгол шууд оцол компани үйл ажиллагаа харилцагчид за хувьцаа эзэмшигч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд 2024 оны эхний хагас жилд Монгол шууд оцол компанид юу хийж ямар шүү ажил гүйцэтгсэн талаараа та бүхэнд тайлбарж байгаадаа баяртай байна. Товчхон ус өөрийгөө танилцуулын намайг Гэрэлтийн Тэлмэн гэдэг 2016-аас 2020 оны хооронд за Монгол шууд оцол компанид эд захирлаар ажиллаж байсан. За 2020-оос 2024 он хүртэл за төлөөлөл өдөртөх зөвлөлийн ердийн гишүүнээр ажиллаж байгаа. За энэ оны 4 сарын 1-ээс буюу одоо 2 дугаар улиралд сонгон шалралтаар оролцож за ингээд гүйцэтгэх захирлаар томилогдоод ажилласан байгаа. За ингээд 3 сар гарантай ажилласан байна. Ингээд үйл ажиллагаагаа та бүхэн танилцуулъя. За би тайлангаа гаргачих тийм ээ. За шуудан компанийн хувьд за та бүгд зарим хүмүүс үйл ажиллагааны талаар тодорхой мэдэхгүй ч магадгүй тийм учраас би бас төвчмөс мэдээлэл өгч гэж бодож байна. За Монгол шууд оцол компани бол 1921 онд захирлын бичиг шуудан бичгийн хороо нэртэйгээр анх удаа байгуулагдчихсэн. За ингээд 1990-ад оны үед бол төрийн эмчт үйлдвэрийн газар болж одоо зохион байгуулагдсан гэж байгаа. За ингээд төрийн эмчт компани одоо үйл ажиллагаа явуулж байгаа. За 2016 оны 1 сарын 9-нд бол Монголын хөрөнгийн бирждэр за төр бол өрийн хувь эзэмшлэл 34 олон нийт одоо санал болгож IPO хийснээр Монгол шууд оцол компани нээлттэй оцол компани болсон байгаа. За өнөөдөр бол хөрөнгийн бирждэр MNP гэдэг тикертэй явдлыг бол та бүхэн мэдэх баха. Тэгэхээр өнгөрсөн 8 жилийн хугацаанд бол нээлттэй оцол компани. За дээрэс нь дотоодын бичиг захидал шууд ээлгэмж за дээрэс нь улс хоорондын шууд ээлгэмж бичиг захидлын үндсэн үйл ажиллагаа явуулдаг. За үүнийхээ хажуугаар бол бас орон нутагт бол санхүүгийн байгууллагуудтай хамтарч агентийн үйлчилгээ үзүүлдэг. За даатгалын зурчлалын үйлчилгээг бол бас агентийн үйлчилгээг манай шууданчид бол орон нутагт бол өнгөрсөн хугацаанд хийгээд ирсэн. За 2000 сүүлийн 4 жилд бол бас мөнгөн гуйлгын үйлчилгээг бол Европт суугаа иргэдийг одоо Монгол руу мөнгө гуйлгахт нь бол мөнгөн гуйлгын үйлчилгээ одоо ингэж хамтарч байгууллагатай хамтарч үйл ажиллагаа явуулдаг ийм компани байгаад байгаа. Өнөөдөр би 3 агуулгын хүрээнд ярилцсан. За 2024 оны эхний хагас жилийн ерөнхий үзүүлэлтийг танилцуулаад 2024 оны эхний хагас жилийн онцлог ажлуудыг танилцуулж за сүүлд нь эхний хагас жилийн санхүүгийн үзүүлэлтүүдийг та бүхэн танилцуулах болно. Компани хувьд болохоор өнгөрсөн жилийн 10 сараас бол бас өнгөрсөн 8 жилийн хугацаанд орлогын гол их үүсвэр болж ирсэн. Одоо транзит шуудангийн үйл ажиллагаа бол за Орос улбаны усад үүсэж байгаа геополитикийн одоо нөхцөл байдалтай уялдаатайгаар бол 10 сараас бол өнгөрсөндөө бол зогссон гэж. За энэ утгаараа нэгдүгээр үлрэлт бол за миний хувьд ажил авахд бол компани бол нэлээд алдагдaltaй. За энэ жил бол бас 2-3 тэрбум төгрөгийн алдагдaltaй бүлээх ийм нөхцөл байдалтай бол болсон байж байгаа. Тийм учраас бол энэ жилдээ бид нар бол одоо их ашиг гэхээсээ илүүтэй за хүргэлтийн үйл ажиллагааныхаа чанарыг сайжруулах, за шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг олон жил хийгдэг үс тэдгээр хийх алдагдлыг одоо даван туулах гэсэн ийм зорилгод бол тавьж бол ажиллаж байгаа. За компани ерөнхий статистик мэдээллийг та бүхэн танилцуулъя. За өнөөдрийн байдлаар бол Монгол шууд оцол компани дээр за эхний хагас жилийн байдлаар 946 хүн ажиллаж байна. За өнгөрсөн жил бол 956 хүн ажилладаг байсан байна.
Тэгэхээр 10 одоо оронтойгоор бол одоо буурсан байдалтай бид нар ажиллаж байна. За үүнээс бол Улаанбаатар хотод 462, за орон нутагт 484 хүн ажилладаг. За хүний нөөцийн доктортой байдал бол нэлээд бас алдагдсан өнгөрсөн 2 жилийн хугацаанд бол байгаа. За Улаанбаатарын дундаж цалинг бид нар энэ жилийн эхний хагаснаас бага зэрэг нэмэгдүүллээ. За ер нь бол салбарынхаа дундаж цалингаас нэлээдгүй бага. За дээрэс нь улсын дундаж цалингаас бага одоо юм цалин авдаг учраас төгөөмлөн мөрлийн ажилтнууд буюу одоо манай хөргөгчтөн маань бол нэлээд оролт гаралт одоо ихтэй ийм одоо ажлын байр байгаад байгаа. За шуудан компанийн хувьд болохоор 21,330 сумд бол үйл ажиллагаа хүргэдэг. За төрийн өмнөөс бол одоо бүх нийтийн үйлчилгээний үүрэг буюу одоо Universal Service Obligation гэдэг бол бас өөрөө бас давхар одоо авч явдаг. За энэ нь одоо ямар тухтай үгүй гэхээр одоо иргэн тэлэн одоо Монгол улсын хаана оршин суугаас үйлчилгаалаад одоо захидал одоо шуудангийн одоо үйлчлэгээр хангах ёстой. Энэ одоо үүргийг эрхийн Монгол шууд урьдчилан компани төрийн өмнөөс одоо ингэж дааж авдаг. Тэр утгаараа бол орон нутагт бол одоо өнгөрсөн 8 жилийн хугацаанд 1-2 тэрбум төгрөг байнга одоо алдагталтай явж ирсэн. За нэлээд урьдчилан компани болсноос хойш бол одоо шуудан компанид бол за төрийнч биш, за хувийнч биш нэг юм хууль хэрэгцээ хувьд нэг статусын хувьд нэг юм дунд нь нэг юм орхигдсон юм байдалтай явж байгаа. За миний хувьд ч гэсэн ажиллаа авснаас хойш бол төр засгийн байгууллагатай одоо уулзаж төрийн өмнөөс бүх нийтийн үйлчлэгээний үүргийг хүлээж байгаа байгууллагын хувьд бол хэрхэн одоо энэ одоо орлогын за дээрээс нь бас хязгаартай иргэдэд үйлчлэгээ өргөхөд зохистой хамтарч ажиллах юм бэ гэдэг талаар бол нэлээд хөө яриа хэлцээ танилцуулгууд хийж явж байгаа. За үндсэн үйл ажиллагаа хагас жилийн хувьд бол дээр өсөлттэй гарсан. За 1.1 сая шуудан, за хэвлэл захиалга 1.1 сая ширхэг, за транзит шуудан түн биелжсэн. За өнгөрсөн 4 жилийн 8 жилийн хугацаанд гол орлогыг өсрүүлжсэн. Транзит шуудан хэмжээ бол үлэм хэмжээ бол буурсан гэж байгаа. За ийм Монгол яг эмсгүүдлийг бид нар хийдэг. Ийм Монголыгаар одоо иргэд чулууны үнэлэх хэрэгний үнэлгээ захиалгад хэмтэг гэрт нь хаягаар хүргэдэг байж байгаа. За энэ үйлчлэгээ бол 62% өссөн байна. Ингээд үндсэн үйл ажиллагаанд бид нэг 3.3 сая шуудан бол одоо орон нутаг, за улс хооронд бол хөрж явсан байна. За бас нэг үйл ажиллагаа явуулдаг. За Монгол шууд төсөл компани бол жилдээ нэг 10 сэдвийн нэрийн хүрээнд марк гаргадаг гэж байгаа үнцаас гаргадаг. За энэ жил нэг 7 сэдвийн марк гаргасан байж байна. За цаашаа онцлог үйл явдлуудыг танилцуулъя. За 2016 онд IPO хийж одоо 6.1 тэрбум төгрөг одоо татан төлөвлөсөн байдаг. За үүний 5.1 тэрбум төгрөг өнгөрсөн 3 жилийн хугацаанд ковидын нөхцөлөөс шалтгаалаад гүйцэтгэлийн ажил маань нэлээд хойшилж, за үйл ажиллагаагаа бол шинэ хэсгээр одоо анх удаа одоо Монгол шууд төсөл компани за шуудангийн салбарын хувьд бол ийм шинэ одоо ялган боловсруулах төлөв бол бид нар ашиглалтанд оруулаад 6 сарын 1-нд бол одоо олон жил сүүлийн олон жил төр шууданд явагддаг байсан үйл ажиллагаа процессыг бид нар бол шинэ хэсэг рүү одоо шилжүүлсэн байж байгаа. За энэ нь бол яхахгүй шуудангийн салбарт бол томоохон бүтээн байгуулалтын нэг болж чадсан. Өнөөдөр та бүгд мэдж байгаа зарцуулгын зөвхөн хорооноос бол 90 гаруй одоо улс орнын шуудангийн тусгай зөвшөөрлөлтөй аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг бол за эдгээр маань бол үндсэндээ 5 одоо шуудангийн гайгийн бүст орчиж бол шалгагдаж Монгол улсад бол нэвтрүүлдэг. За үүний 3-ыг нь бол Монгол шууд төсөл компани бол үйл ажиллагааг нь явуулж байна. За 2 нь бол бусад одоо хувийн байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг гэж ойлгож байна. За түрүүлсэн 4 сарын 1-ээс бол гүйцэтгэх захирлыг за компани төлөвлөлт зөвлөө 2024-26 оны үеийн шийдвэрээр бол анх удаа засгийн газрын тогтоолтой нийцүүлж анх удаа нээлттэй сонгуульд зарласан. За ингээд 7 нэр дэвшигчид оролцож 3 шаттай явагдаж бол миний би их одоо гүйцэтгэх захирлаа томилсон байж байгаа. За ажил хүлээж авснаас хойш бол аймгийн удирдлагуудыг хүлээж авлаа, төлөвлөгөө зорилтыг бол үнэлж за тодорхой аймагуудад бас чиглэл зөвлөмж өгч удирдах ажилтны зөвлөгөөний зохион байгуулсан. За үндсэндээ энэ жил бол ямар одоо зорилттой, ямар одоо төлөвлөгөөд ажиллах юм бэ гэдгийг бол нийцсэн ойлголттой болж явсан байна. За компанийн хувьд бол чадварчлах сургалтуудыг бол бас үе шаттай хийж, менежментийн хувьд бол одоо сүүлийн 8 жил тодорхой хэмжээнд өөрчлөлт ороогүй. За дээрээс нь тодорхой одоо туршлага сургалт бол аваагүй байсан. За тэр бүрээнд бол компани цааш тэр стратеги төлөвлөгөөг одоо боловсруулах
ажлын хэсгийг байгуулж за багийнхантайгаа болов стратегик retreat гэж ярьдаг тийм зүйл хийлээ. За хүчин эзэмшлийн хурал маань бол ээлжид хүчин эзэмшлийн хурал маань амжилттай болж зохион байгуулсан. За компани дөрөнд бол өөрчлөлт орсон гэж байгаа. За компани 2023 оны үр дүнгийн тайлан хүчин эзэмшлийн хуралаар одоо баталгаажуулсан гэж байгаа. За ажлаа авснаас хойш бол сарын хугацаанд бол ирэх одоо 4 жилд компани ямар чиглэлээр одоо хөгжиж стратеги явах юм бэ гэдгийг бол стратегийн концепц бол миний хувьд бол танилцуулсан. За төлөвлөлт зүйлээр хилцэж бол баталсан байж байгаа. Цаашид улам одоо тоон дата нэлээд детальны дунд хугацааныхаа хөтөлбөрийг одоо боловсруулах чиглэл авсан. За компаниг ирэх 4 жилд бол өнгөцөндөө 4 одоо чиглэлээр одоо хөгжүүлэхээр бид болсон. За үүнд одоо шаардлагатай хөрөнгө оруулалт гэж юм бол 8.8 сая долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж үзсэн байж байгаа. За үүнийхээ санхүүжилтүүдийг бас хүчний санхүүжилтүүд, за нээлттэй зах зээл дээрээс босох санхүүжилтүүд, за өөрийн үйл ажиллагааны санхүүжилтүүд гэдэг тодорхой томьёолж гаргаж ирсэн байж байгаа. Түүнээс эцэлэгдэж гарч ирэхээр бол олон нийтэд зах зээл хэмжээтэй харьцуулна гэж бодож байгаа. Монгол улсад компанийн хувьд болохоор дан ганц одоо локал буюу одоо дотоодын үйл ажиллагаа явуулдаг бол бизнес биш. Энэ бол улс хоорондын олон улсын одоо тодорхой бизнестэй гэж та бүхэн ойлгож байна. Манай нийт орлогын 40% нь бол улс орны шуудангаас буюу олон улсаас орж ирдэг болтгоо. За энд явдаг солилцоо маань бол бага байдаг. Тэгэхээр энд яваа солилцоог одоо нэмэгдүүлэх нь бол компанид бол маш одоо чухал одоо орлогын өндөр одоо их өсөлт юм байна гэж одоо тодорхойлж үзсэн учраас за дэлхийн шууд холбооны байгууллагатай, за Аз намхны шууд холбооны байгууллагатай, Америкийн шуудантай, за Германы шуудантай, Хятадын шуудантай, Оросын шуудантай гэдэг өвчтөд хилцээрүүдийг хийж одоо хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд бол тарифуудыг шинжлэх, за хоёр орны хооронд явагдаж байгаа шуудын хэмжээ солилцоог нэмэгдүүлэх чиглэлээр бол яг одоо бол ажиллаж байна. За мэдээж хэрэг хоёр орны хамтын ажиллагаа, хоёр одоо шуудын хамтын ажиллагаа бол нэг өдөр бий болчихгүй. Тодорхой үр дүнгууд бол эрхчлээс бол гарах болов зарим одоо шуудангийн байгууллагуудтай бид нар бол хилцээрээ хийгээд одоо гэрээгээ бол шинжилсэн байдалтай өгмөд юм байдлаар явж байна. За дэлхийн шуудан холбооны байгууллагаас тодорхой юм төслүүд бол хэрэгжүүлдэг. За энэ төсөлд бол Монгол шууд дуусаад компаниуд шалгарсан. За энэ төсөл нь ямар агуулгатай вэ гэхээр за орон нутгийн иргэдэд санхүүгийн бүртгэл хэмжээг нэмэгдүүлэх гэсэн юм төсөл байдаг. За Японы сангаас, Japan Fund-аас бол санхүүждэг $110,000 төвцөлгүй тусламжийг бол бид авсан. За үүний хүрээнд бол бид 150 одоо сумын шууданчтай одоо орчин үеийн бус төхөөрөмжөөр хангах. За түүн дээр шуудангийн үргэлжлэлтэй үйлчлэгээд үдийгүү за санхүүгийн үйлчлэгийг үзүүлэх боломж чиг одоо бий болгох одоо хөгжүүлэлтийн ажил. За дээрэс нь 150 одоо бус нийлүүлэх одоо ийм хоёр тендерийг бол шалгаруулад тендер шалгарсан байгууллагууд маань бол хамтраад ажиллаж байна. За Хятадын шуудантай онлайн худалдааны барааны үргэлжлэлт эхлүүлэх туршилтууд хийгдсэн. За Монгол улс маань Хятадын одоо Alibaba, за Taobao гэх мэт одоо сайтуудаас нэлээдгүй Монголын хэрэглэгчд бол худалдаа авалт хийдэг. За харамсалтай өнгөрсөн хугацаанд Хятадын шуудангаар ирдэг илгээмжүүд бол онгоцоор буюу ирдэг байсан бол газар солилцоо бол бас нийснээр бол одоо энэ солилцоо бол нэмэгдүүлнэ гэж бодож байгаа. За компани үйл ажиллагаанд бүрэн одоо дүн шинжилгээ хийлээ. За мэдээлэл технологийн IT-г аудит хийлгэсэн байж байгаа. Компаниг цаашид одоо хурдцтай дижиталчлах, за компаниг цаашид маажуулахад бол энэ IT хөгжүүлэлт маш чухал байгаа. Гэж байгаа. За хөдөлмөр аягүй хүчтэй гэж үгийг үйл ажиллагаа явуулахад байдалтай байсан. Үүний гол бид нар бол хөдөлгөөний байгууллагаар дүгнэлт хийлгэсэн. Байгууллагын соёлын болон ажилтны сэтгэл судалгаа хийгдсэн. За ингэснээр бол компани бол яг одоо аль цэг дээр байгаа юм бэ? Бид нар цаашаа ямар одоо зүйлийг одоо сайжруулах юм бэ гэдгээ бол тодорхой ойлгож авч ингэж ажиллаж байна. За 7 сэдвийн марк гаргасан гэж хэлсэн. За Японы намд Герман Швейцарын холбооны үсэн Монгол улсад одоо дипломат харилцаа тогтоосон 50 жилийн маркууд бол гаргасан. За Монгол онхны 100 жил сайхан болоод өнгөрсөн тав гэж байгаа. За үүн зөвлөл худлааны зэрлэг маркийг бол гаргасан. Гэх мэтчлэнгээр маркуудыг бол бид нар гаргасаар байгаа. За нэг одоо онцлогчтой зүйл нь гэх юм бол Монголын хамгийн анхны 1921 онд гарч ирсэн элдв өчрөх хэмээх одоо марк маань бол ЮНЕСКОгийн Аз намхан талаа өвд бол өгөгдсөн. За энэ бол
шуудангийн түүхэнд анх удаа марк одоо дэлхийд дахинда ЮНЕСКО багтагдсан ийм түүхэн одоо ажил болсон. За бид бүгдээс өмнө одоо их түүхтэй одоо 1800-аад оноос одоо марк гаргаж ирсэн. Англи жишээ нь одоо марк оруулж ямжааг байсан. Монгол улс бол өөрийнхөө анхны төвч марк бол бас ЮНЕСКОгийн үйлдэл бүртгүүллээ. Миний би томилогдсон. За өмнө би нөгөө тууцын ердийн гишүүнээр ажиллаж байсан учраас тууцын гишүүнээс чөлөөлөгдсөн учраас тууцын нэг оронтой гарч ирсэн. За үүн дээр бол ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал одоо дэлхийн золбоо улс тууцын ердийн гишүүнээр одоо томилогдсон. Тууцад бүрэн бүтээр одоо ажиллаа явуулж байна. За түрүүн хэлсэн компаниг үндсэн үйл ажиллагаа өнгөрсөн за 3 жилийн хугацаанд үндсэн үйл ажиллагаанаас бол дандаа алдагдaltaй гол төлөв одоо энэ ханшийн зөрүүн дээр одоо ордог хийж явж ирж ирсэн. За энэ одоо транзит шууд зогссонтой холбоотой буцаагаад сэргээх за бусад үндсэн үйл ажиллагаанууд одоо эрчимжүүлэх одоо сайжруулах юм ашиг шаардлага гарсан. За олон жил хүндрэлтэй үйсэн одоо үргэлжлэх үйлчилгээний тарифуудыг бол нэмэгдүүлсэн. Гэрээнүүдээ шинжилсэн байж байгаа. За шинэ харилцагчийг нэмснээр 200 сая төгрөгийн нэмэлт орлогыг бол төвлөрүүлсэн байна. За төрийн үйлчлэг бол стандартуудад оролцож бид нар авлаа. За мэдээлгэнүүд уулын хуудас, за сонгуулийн ерхий орооны хүрээлтүүдийг за засгийн газрын хэрэгжүүлэгчээр боловсролын ерхий газраас дарсан нийт тендерт бид шалгарч ажлууд бол авсан байж байгаа. За энэ тариф нэмэгдүүлсэнтэй холбоотой нэлээд их бас одоо сацхуу тэмдгүүд зүйлсүүд болж байгаа. За өдөр тутмын сангийн тийм одоо хүргэлтийн тарифыг бол бид нар шинжилэн өөрчилсөн. 2013 онд бол байсан тарифыг 11 жилийн дараа бол өнөөдөр юмны үнд ямар өөрчлөсөн байгаа вэ? Тэгээд дээрээс нь манай ажилтны албаагчдын цалин одоо ямар хэмжээнд байгаа вэ? Тэр тарифыг бол бид нар нэмэгдүүлсэн. За үүнээс олж нэлээд бас галыг бол өөр дөр авч байгаа. Өдөр тутмын санангуудаас бол нэлээд бас уулзалтууд хийж за хомдлуудыг гаргаж байгаа гэсэн хэдий ч бид бол хууль журмын хүрээнд бол энэ тарифуудаа зах зээлийн нөхцөл байдалтайгаа уялдуулаад одоо нэмэгдүүлээд явах нь зүйтэй гэж бодож байна. Тодорхой зохион байгуулалтуудыг салбаруудын хувьд хийлээ. За Улаанбаатар хотод Монгол шууд усад компани 38 салбартай 21 аймгийн төв салбартай. За ингээд 331-ийн суманд 150-аад одоо ашиглах болох үстэй байранд үйл ажиллагаа явуулаад бусад сумдууд дээр нь бол одоо хувь шууд чарал үйл ажиллагаа явуулдаг. Улаанбаатар хотын одоо салбар зохион байгуулалтыг бид өөрчилсөн. За ингэснээр олон жил бас өөрчлөгдөв байсан. Одоо хүн амын төвлөрөлтөд уялдуулаад бид нар салбар зохион байгуулалтыг өөрчилж зарим нэг ашиггүй салбаруудыг бол цөөлсөн байж байгаа. Тэрийн одоо маршрут давтамжаа бол шинжиллээ. За төвчиж болох энэ жил бол бидний хувьд бол нэлээд онцлог одоо онцгой ийм алдагдлалт одоо орчихгүй байх гэсэн ийм зорилттой жил байгаа тохиолч сурсгал зардлуудыг бол одоо бүгшитнүүд төвчиж болох зардлуудыг бол дэмий зардлуудыг бол хэмнэх байдалтай бол ажиллаж байгаа компани. За бүх шатны одоо ерөнхий боловсролын 21 аймаг 330 сумд сургуулиудад бид нар 1.8 сая ширхэг одоо сурагчдыг бол ажилтнаа хүргэлээ. За ер нь бол 6 сар 7 сар хоёр бол одоо Монгол шууд усад компани бол тэгээд өндөр ачаалалтай. За бидний хувьд одоо өөр төмөн одоо авч байгаагүй их хэмжээний илгээмж одоо үндсэн үйл ажиллагаанд нэмэгдүүлж ажилласан байж байгаа. За Монгол Улсын их хурлын сонгуулийн тохиолдол төхөөрөмжөөс саналын утсыг оруулдаг гэсэн. Тагнуулын ерхий газар боловсролын үндэсний төвтэй хамтран 2024 оны эслийн ерхий шалгалтын материалыг орондоо хүргэх ажлыг бол ажилтнаа зохион байгуулах байгаа. Оюутлогоо компаниас одоо зарладаг ажилчдын хүүхдүүдэд одоо бэлэг хүргэх одоо тэнд шалгарч хүүхдүүдийн бэлгийг бол бид нар одоо хүргэж байгаа. За Q&A чинь дараа нь ярьж хуутай танилцуулга дуусгаад Q&A-д орж ирээд байгаа юм байна те. За системийн 5 банкнаас гадна энэ банкны карт хүргэлтийг бол хийж чинь. За өрн холбооны оператор Ондоо компани e-sim бүртгэгчдийг эхлүүлсэн байж байна. За наадмын тасалбарыг энэ жил бол бид бас хүргэлтийг хийлээ. За хөрөнгө оруулалтуудыг бас хийсэн. За сүүлийн 10 жил бас шинжилгээтэй байсан. Тоног төхөөрөмжүүдийг бол одоо сайжруулах юм үйл ажиллагаа явуулаа. За шуудан компанийн хувьд бол үндсэн үйл ажиллагаа хүргэлт энгийнээр гэх юм бол үндсэндээ эхний 72 цагт гартуулалтын хөв буюу одоо хүргэлтийн амжилтыг бол гэрэн хуус дээшээ байх хэрэгтэй байдаг. За хүргэлтийн чанар маань бас нэлээд унтсан байсан. Үндсэндээ 90%-аас дээшээ байх хэрэгтэй чанар маань 30% унтсан байсан. Тэгэхээр
72 цаг дотор одоо 3 одоо илгэм хэмжээ нэг нь хүрэж байна гэдэг бол бүрэлдэхүүн үйл ажиллагаа болж байгаа компаниуд байж болно гэж зүйл. За үүнтэй шаардлагатай хөрөнгө оруулалтууд бол бид бүхэн авч байгаа. За анх удаа шууданч нар ачаа шуудангаа зөвөрлөх хэрэгээр хангасан. За аймагтны салбар нэгжүүд ачаа зөвөрлөх хэрэг анх удаа ашиглаа. За ялан боловсруулах төв дээр бид нэр тусгаарлах зорилтын төхөөрөмжүүдийг бол авсан. За шуудан компани маань бол цаашдаа үндсэндээ тэрвэр логистикийн бизнес руу орохын хувьд бол тодорхой үйлчлэлтэй тэр хөрөнгө оруулалтууд хийхээс байхгүй. За тэр үргэнд бол одоо ачиж болох forklift-ийг бол авсан. За автомат конвейерийг анх удаа авч одоо дотоод шуудан ялан боловсруулалт төр тавилаа. Үндсэндээ 40 кг ачааг манай одоо шууданчид төгрөгчнөр бол одоо гараараа одоо ингээд буулгадаг юм байсан. За энэ бол одоо байж болно гэж үзүүлж учраас одоо хөдөлмөр хөнгөлчлөх ийм автоматжуулах ажлуудад бол шаардлагатай хөрөнгө оруулалтыг бид хийсээрээ. За нээлттэй хувьцаат компани учраас хувьцаа маань бол хамгийн мэдээгээр бол арилжаалагдж байгаа. За 2024 оны 1-р хавсаар бол хаалтын ашиг 600 төгрөгтэй байсан. Дээд бол доод ашиг 849 төгрөг. Нийт нь 353 сая төгрөгийн одоо хувьцаа бол арилжаалагдсан байна. Зах зээлийн үнэт маань 59.7 төгрөг. За арилжаалагдсан хувьцааны тоош 526 ширхэг хувьцаа бол арилжаалагдсан байна. За ингээд нэгж хугацаанд ногдох ашиг за TTM-ээр 15.2-тэй. За үнэ ашигын харьцаа бол 49 157. За үнэ бэлтгэлийн харьцаа бол 2.3-тай. Манай за мөнгөн хөрөнгө. За улс хоорондын шуудангийн үйл ажиллагаа эрхэлдэгтэй холбогдлолтой бид нар тодорхой мөнгөн хөрөнгүүдийг бол баадар ээж үүдэг. За нөгөө талд нь богино хугацаанд үйлдвэрлэлийг таах гэж байгаа. Тэгэхээр мөнгөн хөрөнгө маань бол түрүүн биелсэн транзит шуудангийн үйл ажиллагаа 10 сараас өнгөрсөн жилийн 10 сараас зогссонтой холбоотойгоор бол мөнгөн хөрөнгө маань бол бид багассан 9.6 тэрбум богино хугацаанд үйлдвэрлэл энэ хэмжээгээс багасж очиж байна гэж ойлгож байна. 11 тэрбумтэй. За эзэдийн өмч маань 25.9 тэрбум төгрөгтэй, нийт хөрөнгө маань 37.7 тэрбум төгрөгтэй байна. За ингээд борлуулалт бол тодорхой хэмжээний 11.9 тэрбум төгрөг. За цэвэр ашигын хувьд за эхний 1-р үйлдвэрлэлээр алдагдaltaй байсан. Алдагдлаа бол бид нар бууруулж ямар ч байсан 2-р хагасаа бол ашигтайгаар нэг хэмжээний ашигтайгаар бол ажиллаж чадлаа. 22 сая төгрөг цэвэр ашигтайгаар бол компанид ажилласан байна. За дараагийн график дээр нэлээд илүү тодорхой харагдах болов. За өнгөрсөн 3 жилийн хугацаанд бол үндсэн үйл ажиллагаанаас бол дандаа алдагдaltaй бид ажиллаж ирсэн. 22 оны эхний хагас, 23 оны эхний хагас гэдэг 288 сая төгрөгийн алдагдлаа, 967 сая төгрөгийн алдагдлаа ажиллаж ирсэн. За 24 оны 1-р үйлдвэрлэлд бол ингээд үндсэн үйл ажиллагаанаас 24 сая төгрөгийн алдагдлаа. За 1-р үйлдвэрлэлээр 565 сая төгрөгийн алдагдлаа ажиллаж ирсэн бол за 24 оны 2-р үйлдвэрлэлд бид нар энэ алдагдлаа бол бууруулж за бууруулалтаа гол төлөвлөлт үндсэн үйл ажиллагаан дээр орлогуудыг одоо нэмэгдүүлж чадсанараа борлуулалтын орлого маань бол 121% өссөн. За борлуулалт өртөг бол 1%. За ингээд 972 сая төгрөгийн үндсэн үйл ажиллагааны цэвэр ашигтай ажилласан. За ингээд түрээсийн орлого, за хүүний орлого гэх тодорхой орлогууд өдрүүлдэг. За ерөнхий удирдлагын зардал за гадаад валютын ханшийн зөрүүний гарцтай бол гарсан байж байгаа. За энэ нь бол хэрэгжээгүй гарц гэж ойлгож болсон бүртгэл төр ингэж харагдаж байгаа. За улс орондын тооцоог бид нар бол жилдээ нэг удаа одоо бусад орны байгууллагуудтай шуудангийн байгууллагуудтай тохирдог. За энэ үед бол шуудан компани одоо ханшийн аль үед нь одоо хэрэгжүүлж хийх вэ гэдэг дээр бол төгсдөг. Тэгэхээр энэ бол эргүүлээд оны сүүлээр бол буцаад бас шин зөрүүнийхээ гарц маань эргүүлээд бас олцуулаад орж байгаа хэлээ. Төлөвлөлт өдөртөх зөвлөлөөс 24 онд бол нөхцөл байдлыг бол хүнд байгааг бол ойлгосон. Энэ утгаараа бол тийм их одоо өндөр ашигын одоо даалгавартай өндөр бид ажиллаагүй. 45 сая төгрөгийн цэвэр ашигтайгаар ер нь бол энэ үүсэж байгаа үндсэн үйл ажиллагааны орлогын бууралтыг өсгөх. За дээрэс нь одоо зогссон байж байгаа гадаад хамтын ажиллагааныхаа бизнесийг эхлүүлэх ийм л даалгавартай ажиллаж байгаа. За төлөвлөгөөний хувьд бол за ойролцоо ерөнхийдөө явж байгаа гэж ойлгож байна. За 24 оны
эхний хагас жилээр бид нар дотоорын ашиг 88 сая төгрөгтэй байх байсан бол 49 сая төгрөгтэй. За дотоорын дараах одоо ашиг 22 сая төгрөг ашигтай ажиллаж байгаа. Тэгэхээр бид нар бол энэ жил одоо тавьсан зорилтонд өрчих болов гэсэн ийм одоо төлөвлөгөөтэй ажиллаж байна. За ямар ч байсан компани бол одоо өндөр одоо алдагдaltaй хэмжээний орлогоос богино хугацаанд маневрлж болоод гарч ирж чадсан. Гэхдээ хоёрдугаар хагас дээр бол нийлэгдгөөс хүчин чармаалт гаргаж ажиллах. За тэр дундаа энэ улс орнуудын гадаад бизнесийн үйл ажиллагаагаа бол яалтаа одоо эхлүүлэх, нэмэгдүүлэх ийм шаардлага зайлшгүй байгаа. Нийт Монголчууд төрөлцөөд компани маань 99 сая 586 363 сая ширхэг офицертай. За төрийн өмч 66% төр бол эзэмшдэг. За ард санхүүгийн нэгдэл болон түүний холбоо маркетинг компаниуд 26% эзэмшиж байна. За ингээд бусад эзэмшигчдүүд бол одоо 8% эзэмшиж байна. Өнөөдрийн байдлаар Монголчууд төрөлцөөд компани эзэмшигчдэнтэй бол 3409 хөвгөн аж ахуйн нэгжүүд бол манай компани эзэмшиж байна. Төлөвлөлт өдөртөх зөвлөл оны эхний хагас тус нэлээдгүй шаргуу ажиллалаа. Нийтдээ ээлжид болон ээлжид бас 5 удаагийн хуралдаа 2 удаагийн хичнээн хурлаар тодорхой одоо компани шаардлагатай шийдвэрүүдийг гаргасан. За эхнийх нь бол 2024 оны 2 сарын 16. За компани 2023 оны цэвэр ашигын дүнгээс 30,136-аар тооцож 597.5 сая төгрөг буюу 1.6 төгрөгийн ногдол шиг барилгахад шийдвэрлсэн. За үүнийг бол бид тодорхойгоор дамжуулаад хувьцаа эзэмшигчдийнхээс нь байршуулсан байна. За 3 сарын 18-нд хувьцаа эзэмшигчдийн ээлж бодлыг 4 сарын 29-нд зарлуулах. За 3 сарын 27-нд 4 сарын 1-ээс одоо томилсон байж байгаа. За томилсныхаа дараа компанийн нөхцөл байдалтай танилцаад компанийнхаа бүтцийн байгуулалтыг шинжлэх бүтцээ бол оруулж ирсэн. За 24 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд бол тодтол оруулж одоо төв зориулж баталсан байдалтай. За хамгийн сүүл 6 сарын 10-нд бол туулсан ердийн гишүүнийг бол хөтөлбөрийн золбоог бол тамсан байгаа. Монголчуудын компанийн хувьд болохоор одоо хууль эрх зүйн статусын хувьд бол нээлттэй хувьцаат компани компани тухай хуулиар үйл ажиллагаагаа явуулдаг давхар төрийн одоо өмчийн оролцоотой компани гэж явдаг учраас 66% төр эзэмшдэг. Учраас төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу бол үйл ажиллагаагаа явуулдаг. Ах удаа бяс та бүгдэд бас тууцынхаа гишүүдийг танилцуулъя гэж бодож байна. За төлөвлөлт өгөх зүйлийн дараагаар наран гэрэл даргуулаад ажилладаг. За төлөвлөлт өгөх зүйлийн гишүүн фирма. За наран гэрэл дарга за фирма гишүүн маань төрийн өмчийн боловсрол зөвлөлийн газарт ажилладаг юм хүмүүс байж байгаа. За балчин нэм гишүүн тууцын ердийн гишүүн. За баццэг гишүүн тууцын ердийн гишүүн. За балчин нэм гишүүн бол засгийн газрын эрхлэх газарт ажилладаг. За тууцын гишүүн баццэг бол одоо манай салбар одоо яамны төрийн нэмэгдшийн гаргаар ажиллаж байгаа төвцөөрхөн засгийн газрын эрхлэх газрын дэд даргаар томилсныг бол та бүхэн мэдж байгаа. За инхээр дээр ээж байгаа дөрвөн хүн маань бол одоо төрийн чиг үүргийг төлөөлж одоо Монголчууд төрөлцөөд компани ажилладаг гэж болгож болно. За ингээд доотлолт одоо төлөвлөлийн гишүүн одоо 2 тууцын гишүүн золбооноор бол одоо хувьцаа эзэмшигчдийг төлөөлж одоо эрдийн гишүүнээр ажилладаг болвол за Ганбаатар, Балтурж, Амротор гэдэг тууцын хараат тус гишүүд ажилладаг ийм байгаа. За ингээд асуултууд зөндөө бодох шүү. Миний хувьд товчхон бас тайлангаа бол танилцуулаад ингээд дуслаа. Баярлалаа. Уулзагчид маань нэмэлт асуултууд өгөх юм бол түүний секшнд орж ирсэн. Дахин сануулъя. За нэлээд асуултууд ирсэн баг шүү. Эхнээс нь суугаад явъя. За эхний асуулт бол зах зээл дээр гэрэлт ямар бодлого гарах юм чи хөгжүүлж байна вэ гэсэн асуулт байна. За шуудан компани хувьд болохоор юм байж байгаа. Ер нь бол дэлхийн шуудан компаниудын одоо чиглэл одоо уламжлалт одоо бичиг захидлын үйл ажиллагаа одоо буурсантай холбогдлолтойгоор бол дараачийн одоо орлогоохоо одоо солонгоруулж ажиллаж байгаа. За энд бол үндсэндээ дэлхийн шуудангийн байгууллагууд үндсэндээ шинэ хоёр одоо чиглэлийг илүү барьдаг. За эхнийх нь бол энэ тээвэр логистикийн чиглэлээр тодорхой дэд бүтцүүдэд одоо хөрөнгө оруулж үйл ажиллагаагаа өөрчлөх. За энэ тээвэр логистикийн үйл ажиллагаанд орох чиглэл байдаг. За дараачихын санхүүгийн үйл ажиллагаа. За санхүүгийн үйл ажиллагааны хувьд талаар яг миний дэд захирлаар бас 4 жил ажиллаж ирсэн. Миний хувьд хуулийн өрөөнд бол одоо асар одоо хязгаарлагдмал шуудан компани шууд оролцох боломжгүй. Зөвхөн агентийн
үйлчлэгээр явах юм бол за харин тээвэр логистикийн чиглэлээр бол бид нар илүү хөрөнгө оруулалтыг хийж ажлыг гэсэн ийм төлөвлөгөөтэй байж байгаа. За хамгийн сүүлд гэсэн төлөвлөлт зөвлөлийн хурлаар бол Монгол шуудан компани Монгол шуудан логистик хэмээх одоо тээвэр логистикийн охин компаниг одоо байгуулахаар судалгаа даалгавар өгсөн. Тэгэхээр энэ чиглэлээр бол төрийн өмчийн оролцоотой компанийн хувьд бол төдийлөн одоо зах зээл байна гэдэг одоо маш хурдан одоо компани байгуулад үйл ажиллагаагаа ингээд явуулж боломжгүй байдаг. Тэгэхээр тээвэр логистикийн чиглэлээр бол бид нар ажиллахаар болж байгаа. За түрүүн бас тэр доор асууж 8.8 сая долларын одоо санхүүжилтөд дийлэнхний логистикийн чиглэлд оруулах одоо хөрөнгө оруулалт дээр бид нар бол оруулна. За ингэхдээ энэ бүсчилсэн хөгжлийн хүрээнд бол Монгол улс маань 6 бүсэд одоо хуваагдж байгаа. Та бүгд мэдж байгаа. Баруун бүс, хангаан бүс, говийн бүс, хойд бүс, за төвийн бүс, зүүн бүс гэдэг. Тэгэхээр эдгээр бүсүүд дээр бид нар тээвэр логистикийн одоо хабыг одоо байгуулна гэж зорж байгаа. За энд оруулах одоо хөрөнгө оруулалтууд энэ шаардлагатай. За шуудан компаниуд 2016 онд анх одоо би дэд захирлаар ажиллаа авч байхад бол үндсэн 8 машинтай. Тэгээд 91 хотод хүрэгчтэй ингээ явгнаар хүргэдэг ийм байсан нөгөө бичиг загтлын уламжлалт одоо нөгөө нэг үйл ажиллагаанд зохицсон ийм бүтцтэй байсан бол за өнөөдөр ямар ч байсан нэг 90 одоо өөрийн машинтай улс орны шуудангийн олд улсын одоо стандарт нийцсэн ялгамтай дотоод шуудангийн логистиктэй одоо болцсон байж байгаа. Тэгэхээр энэ чиглэлдээ илүү их одоо цаашаа бол хэлж ажиллана гэж бодож байгаа. Баярлалаа. Дараагийн асуулт нь болохоор бүтээгдэхүүн үйлчлэгийг сайжруулах тал дээр төлсөн хийж байгаа ажил байгаа юу? Энэ бүтээгдэхүүн үйлчлэгийг хөгжүүлэх гэж байгаа юм. Бизнесээ тэр хэр анхаарч хийж байгаа юм гэсэн. За өмнөдөө юу яг яг бид нар гараас гарт гээд одоо шинэ үйлчлэгийг бол нэвтрүүлсэн. За үүнийгээ ковидын үед ч гэсэн бас иргэд харилцагчид бол нэлээд талархаж хүлээж авч ирсэн байж байгаа. За шуудангийн хөдөлгөөний уламжлалт бүтцийнхаа хувьд болохоор одоо хотын А салбараас А цэгээс Б цэг рүү хүрэхдээ шөнө одоо буцааж дотоод ялган дээр очиод ингээд иргэдэд очиход хүргэлтийн үйлчлэгээ үзүүлэхэд одоо 1-2-3 хоног энэ үйлчлэгийг бол өөрчлөлтүүднээс одоо same day одоо delivery гэдэг шиг тухайн өдөр дүүрэх үйлчлэгийг нэвтрүүл гараас гарт одоо хүргэлтийн үйлчлэгийг нэвтрүүлж исэн. За энийгээ бол бид нар улам хүргэлтийн оновчлыг бий болгож үйл ажиллагаа илүү хэлэх тал дээр анхаарч байна. За одоо бас манай тендер зарлагдсан байж байгаа. Гол асуудал шуудан одоо хүргэлтийг сайжруулахад ерөөсөө дэд бүтэц хөрөнгө оруулалтуудыг зайлшгүй хийх юм шаардлагатай болж ирж байгаа. Тэгэхээр бид нар бол бас автозаа шинжлэх парка шинжилгээ одоо явуулах юм ажлуудыг хийж байгаа гэж болно. За би шууд уншаад хариулж явчих юм уу? Тийм. Их үү те. За танилцуулгын үеэр ажилтны цалин салбарын дунджаас бага байдаг гэж дурдсан гэвч ерөнхий удирдлагын зардал сүүлийн жилүүд өссөн харагдаж байгаа. Энэ тренд цааш өснө сэглэлтэй байж болох уу гэж байгаа юм байна те. За ажилтны цалин салбарын дунджаас бол бага байдгийг бол дурдсан. За ерөнхий удирдлагын зардал дээр бол сүүлийн жилүүдэд өссөн. За цаашдаа бол өснө гэж бодож байгаа. Гэхдээ бид нэр орлогоо бол нэмэгдүүлнэ. Ер нь бол төрийн өмчийн оролцоотой компани дээр талантыг авчирч ажилуулахад энэ цалингийн систем өөрөө нэлээдгүй доогоор байдаг. Яг үнэндээ. За одоо жишээлжлэхэд бол би одоо өмнө санхүүгийн салбарт 4 жил ажилласан. Өмнө авч ирсэн цалингаас одоо бууж ирж байгаа чинь л байна. Тэгэхээр удирдлагын түвшинд за дээрэс нь менежментийн түвшинд бас чадварлаг хүмүүсийг ажилуулахын тулд бол бид нар бол өссөн бүсээгөө одоо цалингийн системээ бол салбартайгаа ойртуулж явахаас өөр аргагүй байж байгаа. Тэгжиж чадварлаг багийг бүрдүүлж чинь орлогыг нэмэгдүүлэх бизнесийн зарчмаар нь явуулах юм хүрх болов гэсэн юм боддог байна. За нэмэлт 8.8 сая доллар хөрөнгө оруулалт шаардлагатай гэж байсан ямар үедээ санхүүжилт хэрэгцээ үүсэх төслүүдээ гэж. За энийг би наривчилсан төлөвлөгөө гарч ирэхээс сүүлд нь бол та бүгд танилцуулъя. Яг одоохондоо бол бид нар төлөвлөлт өгөх зөвлөлт дээр бол ерөнхий төлөвлөгөө танилцуулсан. Эцэслэж бол харин баталгаагүй байгаа учраас баталгаажж ирэхээр би бас та бүгд наривчилсан танилцуулга одоо дараачийн магадгүй өрнөс кол дээр орж ирэхээр бас танилцуулъя гэж бодож байна. Эдгээр хөрөнгө оруулалтууд хийснээр бизнес модельийн өөрчлөлт орох уу, орцын хүсэл нэмэгдэх үү, мэдээж нэмэгдэн дөрөв нэмний хэлснээр бид бүхэн бол одоо за Монгол улсын одоо тал хүн ам амьдарч байгаа орон нутагт одоо бараа бүтээгдэхүүний үн одоо логистик тээврийн зардлаас шалтгаалаад үнэтэй жидэг. За мэдээж хэрэг зарим нэг одоо
хувийн байгууллагууд бол өөрсдийн нөгөө нэг хаб логистик төвүүдийг байгуулсан байдаг. Гэсэн хэдий ч шуудангийн хувьд бол яг энэ өөрөө 21,330 салбартай хувьд бол эдгээр төвүүдтэй хөрөнгө оруулалт хийгээд бусад одоо хувийн болон төрийн байгууллагуудад одоо энэ платформ ашиглуулах юм нейтрал оролцогч байж болох юм байна л гэж бид бүхэн ингээ хардаг. За ашигт ажиллагаа жил болох өөр докторгүй байх харагдаж байна. Гол хөлж хөгжин зүйлээ борлуулалтын орлого ашигт ажиллагаа доктортой байлгах дээр ямар ажлууд хийх вэ? За би тайлан дээр бараг танилцуулсан болов уу гэж бодож байна. Ашигт ажиллагаа үндсэндээ хэлжсэн. За шин зөрүүний хүүгийн хорлох тий одоо магадгүй 6.1 тэрбум төгрөгний IPO босгосон мөнгийнхаа хүүг одоо үндсэндээ тэрнээс олж ирж байгаа ашгуудаар явж ирсэн. За тэгэхээр үндсэн үйл ажиллагаагаа доктортой байлгах үүднээс бол үндсэн үйл ажиллагаан дээр илүү хамаарч байгаа. Үндсэн үйл ажиллагаа юу юм бэ гэхээр хүргэлт гэхгүй. Дотоодын болон гадаадын хүргэлт. Тэгэхээр тэн дээр бол ямар хуу ажлууд бас хийгдэж байгааг та харсан байх. Анх удаа одоо сүүлийн 3 жилд бол үндсэн үйл ажиллагаанаас компани ашигтай ажиллаж байна гэж танилцуулсан байна. За танилцуулгын компани дунд хугацааны стратеги 4 чиглэлээр тодорхойлсон гэсэн илүү дэлгэрэнгүй тайлбарлаж болох уу? За энэ дээр ойлгомжтой. За эхнийх нь бол бидний хувьд бол үндсэн үйл ажиллагаагаа бол үүшигтэй одоо үр шигтэй одоо зохион байгуулж явуулахаар ингээд чиглэж байгаа. За хоёр дахь нь тээвэр логистикийн чиглэл гэж та бүгд хэлсэн. За гурав дахь нь санхүүгийн чиглэл рүү бид нар бол одоо 150 сум маань бол өөрийн одоо энэ бус төхөөрөмжтэй болчихж байгаа учраас бусад санхүүгийн байгууллагуудтайгаа ажиллах. За бид нар дундаас нь одоо шимтгэлийн одоо орлогын модель бий болгох ийм одоо технологийн одоо чадвартай болж байна л гэж ойлгож байна. За энэ жил бид нар 150 гэж байгаа. За эх жил бол бүх сумуудаа бол энэ чиглэлд бол оруулж ажиллахаар болж байгаа. За дэлхийн бас AXA их одоо даатгалын томоохон байгууллагуудаас бас энэ чиглэлээр төслүүдүүд хэрэгжүүлдэг. За энд бол өсөлтүүдэд илэрхийлсэн байж байгаа. За ингээд үшигтдаа дэлхийн шударга холбооны байгууллагаас явуулдаг санхүүжилтүүдийг аваад бид нар бол нэгсэндээ 21,330 сум маань бол одоо үндсэндээ бодиттойгоор одоо интернетэд холбогдсон амьд одоо ийм дэд бүтц network одоо болж ирж байна гэж ингээд ойлгож болно. За дөрөв дэх нь бол бид нар энэ дэд бүтцээ сүлжээгээд амьлуулаад төрийн болон хувийн одоо орон нутагт өөрсдийн одоо цахим үйлчлэгээ хүргэх гэж байгаа тэдгээр байгууллагуудтай одоо хамтарч ажиллах энэ дэд бүтцийн сүлжээ ашиглалтаа нэмэгдүүлэх гэсэн ийм үндсэн дүрм чиглэлийг бол гаргаж танилцуулсан. Тарифын буюу үнийн өөрчлөлтүүд хийх үү? За үнийн өөрчлөлтүүд хийнэ. Үнийн өөрчлөлтүүд бол инфляцтайгаа уялдуулаад компани ашиг орлоготойгоо уялдуулаад одоо хийгээд явна. За үндсэндээ бол яг жишээ аваад хэлээ л та. За хэвлэл захиалгын үргэлт бол үндсэндээ 2013 онд 250 төгрөг. 250 төгрөгөөр өнөөдөр нэг хүний гэрт нь одоо захиалсан хэвлэлийг нэг хүргэлтийг одоо хийнэ гэдэг чинь байж боломгүй зүйл л дээ. Тэгэхээр үүштэй бол тарифуудыг бол бид нөр өөрчлөлт явуулна. Үн чанар хоёр өөрөө одоо бие биентэйгээ ингээд хамааралтай байгаа учраас бид нар хамгийн гол нь тарифуудыг нэмж үйл ажиллагаагаа сайжруулах, хүргэлтийн чанараа сайжруулах, ингэснээр харилцагчдын өмнө чанартай хүргэлтийг хийх энэ чиглэлд одоо зориулж тарифуудаа нэмж гэж ойлгож байна. Засаглалын хувьд шийдвэр гаргалт хэрхэн хийгдэг вэ? Монголын өрнгийн бичгээр бүртгэгдэх төрийн эмчит компаниуд төрийн оролцоотой шийдвэр гаргах нь түгээмэлдэг. Монголын хувьд компаниуд ямар байдаг вэ? За төрийн эмчийн төлөөлөх эрдийн 4 гишүүн байж байгаа. За хувийн эмчийг төлөөлөд 2 байж байна. За ингээд хараад тус 3 гишүүнтэй ингээд 9 гишүүн төлөөлөлт зөвлөлөөр шийдвэр гаргадаг. За төрийн эмчийн тодорхой шийдвэрүүд гаргахад бол тууц дээр бол төрийн эмчийг төлөөлөх этгээдүүдэд бол чиглэл өгдөг байж байгаа. Төрийн эмчийн бодлого зохицуулалтын газраас за тухайн асуудал дээр төр одоо 66% төлөөлж байгаа төр одоо ямар одоо байр суурьтай оролцох юм бэ? Тэдгээр гишүүд маань бол төрөөс өгсөн тэр одоо чиглэлийн дагуу шийдвэрт бол оролцож явдаг гэсэн. За шуудангийн салбарын хувьд бол үндсэндээ нэг сүүлийн 10 15 за жил бол ерөнхийдөө орхигдсон баг. Төрийн анхаарал ерөнхийдөө байхгүй. Бусад орнд шуудан яаж хөгжиж байна гэдэг ингээ хараад үзэхлээр ер нь Аз намхан талаа шуудангийн байгууллагуудын нийт одоо орлогын 50-аас дээш өрн төрийн үйлчлэгээ гэдэг яг үндсэндээ. Тэр өөрөө энэ дэд бүтцээ илүү дэмжиж оролцдог гэсэн. Тэгэхээр одоо миний хувьд бол бас энэ засгийн газар за төрд бол энийг ойлгуулах хэрхэн яаж хамтарч ажиллахын төр өөрөө шуудангийн салбараа яаж дэмжих юм бэ гэдгийг одоо ойлгуулж одоо ажиллах юм зайлшгүй шаардлага байгаа. Төрийн эмчийн оролцоотой байдаг учраас одоо засгийн газрын тогтоолоор Монгол шуудан хувьцаат компанид бол чиглэл үүрэг өгчдөг. Гэсэн хэдий ч нээлттэй хувьцаат компани болоод 34% нь олон нийтэд очсон учраас
төрийг одоо дэмжиж байгаа тэргээр бодлогоудаас Монгол шуудан компани болох. Нөгөө талаараа одоо төрчин одоо нэг төрийн компаниудаа дэмждэг нэг бодлого байна. Хувийн компаниудаа дэмждэг бодлого байна. Гэтэл ковид үед одоо хувийн компаниуд одоо эрчим хүчний одоо хямдралч гэдэг юм уу тийм ийм татаасан гэдэг төрөөс өгсөн бол Монгол шуудан компани төрийн оролцоотой учраас бас энэс авч. Тэгэхээр Монгол шуудан компанийн хувьд бол одоо төрийнч биш хувийнч биш ингээ орхигдсон байж байгаа энэ бодлогыг буцааж гаргаж ирэх шуудан компанийг хөгжүүлэхэд төр одоо 66% эзэмшигчид яаж дэмжиж оролцох юм? Хувийн хвшил яаж оролцох юм бэ гэдэг энэ одоо бодлогын хувьд одоо ойлгомжтой байдлыг гаргаж ирэх төр зэсэгт ойлгуулах нь одоо миний бас нэлээдгүй одоо гол ажлуудын нэг болчиход байгаа. Яг л дан ганц зөвхөн одоо бизнес модельээр ингээ харахад явхад ийм бас жоохон боломжгүй тийм одоо компани статустай байгаа гэж та ойлгох хэрэгтэй. За бизнесийн гол эрсдэл юу гэж харж байгаа? Түн зөрүүс арга хэмжээ төлөвлөгөө байна уу? За бизнесийн гол эрсдэл бол за 2016 онд бид л ерөнхийдөө тодорхой хэмжээний арга хэмжээнд авсан л да. За тэрийг улам бүр одоо цаашаа явуулах юм шаардлагууд бол байж байна. Ягаад тэгэхээр улам бүр буурж байгаа одоо бичиг захидал одоо юу гэдгийг картын хүргэлтүүд одоо шинэ картын хүргэлт бол одоо манай солилцооны нэлээдгүй үеиг одоо эзэлж явах жишээ нь. Тийм. За эхний хагас жилд бол одоо 1.2 сая ширхэг одоо шууд дотооддоо бид нэр одоо хүргэсэн ингээд үзэх юм бол түүний 500 мянган жишээ карт. За одоо 6 банкны одоо карт байж байна. Гэтэл карт маань одоо магадгүй 4-5 жилийн дараа бас энэ хүргэлтийн юу алга бол яах вэ ч гэдэг. За тэр утгаараа бид нар энэ улам бүр буурж байгаа энэ бичиг захидал болон хүргэлтийн үйлчлэгээний одоо хэрэгцээ шаардлагатай уялдуулаад цаашид компани өөрөө одоо ачаа тээврийн логистикийн компани болж төрөлжин гарч ирэх. За 21,330 байж байгаа эдгээр дэд бүтцүүдийг амилуулах. За дээрэс нь энэ улс хоорондын шуудангийн солилцоогоо нэмэгдүүлэх. За дээрэс нь энэ бүс нутгийн одоо энэ cross border e-commerce тэ онлайн цахим худалдааны логистикт бид нар идэвхтэй оролцогч болох гэсэн иймэрхүү одоо ажлууд дээр бол төлөвлөж ажиллаж байгаа тодорхой үр дүнүүд гаргаж ирсэн. Цаашид болон одоо хоёр талын болон олон талын хамтын ажиллагааны хувьд бол хамтарч ажиллаж байгаа. За борлуулалтын шууд хүргэлтийн тоо цаашид бие хэмжээгээр хэрэг нэмэгдэх боломжтой. Салбарууд Монгол Улсын хэмжээнд бүрэн потенциалтай өрснө үү гэдэг чинь. За яг уу шуудан компани өрсөлдөгч юу вэ гэдэг ингээд асуудаг юм л та. Тэгэхээр яг өрсөлдөгч гэхээсээ илүүтэй энэ бусад орны жишгт энэ шуудан хүргэлтийг аваачих. За иргэд одоо өдөр тутамдаа шуудан хүргэлтээ амьдрал ахуйдаа одоо хэрэгэлдэг болох тал дээр бол зах зээлээ илүү томруулах тал дээр бол ажиллах хэрэгтэй. Бүрэн потенциалтай бол хүрээгүй гэж би хувьдаа хэлнэ. За манай шуудангийн тоо ширхгийг харсан байх. Жилд дунджаар бол одоо өндөр хүчлэлтэй орн бол нэг иргэн бол нэг 12-оос 15 одоо шуудан илгээмж одоо гэртээ авдаг бол Монгол улсад бол насанд хүрсэн нэг хүн нэгийг л авч байгаа жилдээ ганц. За тэр нэг карт нэг жилдээ захиад тийм үү сургуулийн утасныг авах юм. Тэгэхээр бүрэн потенциалтай бол хүрээгүй байгаа. Тэгэхээр энийг бол цаашаа зах зээлэд хэлэх ажлуудыг бол бид нар хийнэ. За B2B зах зээл буюу байгууллагын шуудан бүтээгдэхүүн хүргэлт хийх зах зээл рүү орох уу? 4PL буюу аутсорс хийх боломж байгаа гэдэг ч байна. За байгууллагын шуудан бүтээгдэхүүн хүргэлт хийх ажлууд бол хийгдэж байгаа. Түрүүн харсан бах одоо оюутлогоо компани гэдэг юм уу? За төрийн байгууллагууд гэдэг юм уу? Хувийн байгууллагуудын одоо шаардлагатай үед гарч байгаа хүргэлтүүдийг бол бид нар бол хамтарч бол ажилладаг. За аутсорсинг хийх тал дээр ер нь бол ажиллаж байгаа. Гол нь энэ хуулийн баг зэрэг бид нар хязгаарлалтууд байд юм л та. Өнөөдөр одоо зах зээл дээр боломж гарч ирлээ гэдэг хөрөнгө оруулалтуудыг бодолтой авалтуудыг хийх боломжгүй. За 20 сая төгрөгөөс дээшээ бол одоо тендер зарлалч гэх юм уу тийм ээ. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар бол бид нар хязгаарлагдаж байгаа. Яг төсвийн байгууллагатай адилхан одоо байдгаа гэсэн. Уг нь бол энэ чинь төсвийн байгууллага гэдэг чинь паблик мөнгө байж байгаа учраас тэн дээр тийм хяналт явах зүйтэй байдаг. Монгол шуудан компани ч өөрөөгөө одоо санхүүжүүлж явдаг байгууллагын хувьд бол илүү нэг компани жишгийн дагуу үйл ажиллагаагаа явуулахын хууль эрх зүйн шинжилгээ хийх нь зайлшгүй шаардлага. За энэ хүрээнд одоо шуудангийн тухай хууль маань 2004 онд одоо батлагдчихсан 20 жил өнгөрцөн байж байна. За энэ одоо парламентаар бид нар бол идэвхтэй оролцож болсон энэ хууль
болон эрх зүйн хязгаарлалтуудаа тайлах одоо боломжийг одоо эрэлхийлж хүчин чармайлт гаргаж ажилтнаа гэсэн юм төдий. За салбарын потенциал хэрэг одоо Монголын төвчд компани шуудын хөргөлийн салбарт Монгол шахуу байгаа. Гэвч салбарын өөрчлөлт шинжилт сүүлийн жилүүдэд хийгдсэнгүй. Одоогийн борлуулалт ашигт ажиллагаанд дээр өндөр үеийг эзэлж буй үйл ажиллагаануудын хувьд уурч байна, хандлага ажиглагдж байна. Үнэ өөр шинжилт бол одоо дөрвтэй хийдэг байсан. Тэгээд яг шуудын компани анх удаа засгийн газрын тогтоолоор одоо миний хувьд бол одоо бас нэг хувийн хвшилтэй одоо бэкграундтай. Тэгэхээр анх удаа одоо хувийн хвшилт одоо бизнесийн салбарт ажиллаж исэн үнийг ямар ч байсан гүйцэтгэх цаглаар томилсон байж байгаа. Гэсэн би дахиад хэлсэн. Энэ хуулийн болон энэ бодлогын тодорхой өөрчлөлтүүдийг явж иж энэ компани за энэ салбар өргөх юм байна гэдэг дээр бол бат итгэлтэй байгаа. Дан ганц одоо бизнес моделийн асуудал бол биш юм байна гэдэг дээр бол бас дүгнэлт хийсэн юунийг төлөөлөд зөвхөн ойлгуулсан. За салбарын яамдаа ойлгуулсан тодорхой одоо тогтоолын хэмжээнд дүрм журмын өөрчлөлтүүдийг хийх гэх саналуудаа хүргээд явж. За ямар ч үс энд бичсэн байгаа асуултуудад дийлэнхт нь би хариулчих шиг боллоо. Одоо 10 минут үлдчих шиг юм тийм ээ. Намхаа. За манай орсгогчд маань дахиад нэмд асуулт байгаа бол Q&A section дээр үлдээгээрэй гэж хэлье. Асуулт байхгүй бол бас яг нь чатад хөндлөж бол слайд дээр бас хүмүүс асуулт өгсөн гэж магадгүй. Энэ дээр бас хараадах юм. Яг цаашдаа компанийн хувьд бол шуудангийн одоо салбарыг одоо олон нийтийн анхаарал, дээрэс нь олон нийтийн компани гэж байгаа. За төр засгийн анхаарал авчрахын тулд бол ийм нээлттэй ийм хилцүүлгийг за дээрэс нь энэ earnings call-ыг бол одоо уламжлал болгоод бол байнга одоо хийж явъя гэж одоо бодож байгаа. Компани үйл ажиллагаа апдейт мэдээллүүдийг бол өгч явъя гэсэн юм бодолтой байж байгаа. За Хоёр асуулт нэмэлтээр орж ирсэн баг шүү. За яа. Хувь хэрэглэгчнэрийн хувьд шууд ашиглах соёл үйлчлэг авах хандлага буурч байгаа юм шиг хандлага ажиглагдаж байгаа. Энийг яаж нэмэгдүүлэх вэ? UBK ABA гэдэг P2P хөргөлтөд хийгдэж байгаа. Өрсөлдөгчийг харж байна уу? За мэдээж хэрэг өрсөлдөгч мөн бид ер нь энэ хамтарч ажиллах тал дээр илүү төвлөрч ажиллая гэж бодож байгаа. Сүлжээ дэлгүүрүүд за зарим одоо энэ хөргөлтийн байгууллагуудтай хамтарч ажиллах тал дээр ерөөхдөө анхаарч ажиллая гэж бодож байгаа. За үндсэндээ компанийн хувьд бол одоо хотын одоо бизнес улс хоорондын бизнесээс бол ашигтай ажилладаг гэж та ойлгочих болно. Нөгөө бүх нийтийн үйлчлэгээний үүрэг буюу орон нутагт байж байгаа хүн амын 50% шуудан хүргэлт хийдэг нь ганц одоо Монгол шуудан компани гэхгүй төрөөмнөөс. За тэр тал дээр бол энэ алдагдaltaй ажиллаад ирсэн. Тэгэхээр энэний тэнцвэрийг яаж одоо эвтэйхэн авч явах юм бэ гэдэг дээр бол анхаарах юм шаардлага байгаа. Борлуулалтын орлогын өсөх талаар ямар боломж олцоо байгаа. За боломжууд бол байгаа. Бид төлтөр хэлсэн байж байгаа. Улс орны шуудангийн солилцоог нэмэгдүүлэх асуудал. Шуудан компаниудын үйлдвэрлэлийн процесс одоо санхүүгийн салбарт бол одоо юу гэдгийг тодорхой хэмжээний их усүр фандинг авчираад тодорхой хөрөнгө оруулалтууд за магадгүй одоо зээл гаргаад ч гэдэг юм ингээ богино хугацаанд ингээд turnover те одоо эргэлт ингээд хийх боломжууд санхүүгийн салбарт байдаг бол шуудан компани бол өөрийн үйлдвэрлэлийн процесс гэсэн үг. А цэгээс Б цэг рүү одоо энэ нэг ачаа тээврийг ингээ хүргэж байгаа энэ үйлдвэрлэлийн процесс байна. Тэгэхээр үйл ажиллагааны өөрчлөлтүүд бол одоо тийм огцон мод гарах бололцоо. Тэгэхээр бид нар яагаад 4 жилийн дунд хугацааны төлөвлөгөө гэж яриад байгаа юм гэж тэнтэй холбогдолтой байгаа шүү. Тэгэхээр нэг өдрийн дотор ч гэдэг юм уу нэг үйлрлийн дотор 30 зүггүй ингээд нэг гинт ингээд ашиг орлого нэмэгдэх тийм бололцоо байдаггүй. Шуудан хүнээр дамжуулж үйл ажиллагаагаа явуулдаг байгаа учраас ерөнхийдөө шуудангийн байгууллагуудын ч гэсэн зардлын за 4.3-аас 3.2 нь бол хүний зардлыг, цалингийн зардлыг. Тэгэхээр эдгээр зардлуудыг бид нар яаж одоо оновчтой бүтээмж өндөртөө багийг бий болгох юм бэ гэдэг. Сайхан бас одоо аль компаниас хэлээд нөгөө нэг бүтээмжийг илэрхийлсэн байсан шүү дээ. Борлуулалтын орлогын ажилчдын тоонд нь хуваацсан байсан. Тэгэхэд бол шуудан компани бол MSCI Top 20 дотроо бол одоо хамгийн бага одоо
бүтээмжтэй харагдаж байгаа байхгүй тий. Нэг ажилтнанд ногдож байгаа борлуулалтын орлого нь 22 сая. Тэгэхээр чинь цалингаач cover хийх хэмжээнд биш. Тийм бүтээмжтэй байна гэсэн. Тэгэхээр энэ бүтээмжийг нэмэгдүүлэх тал дээр илүү одоо төлөвлөж ажиллана гэсэн. Манай оролтаарай. Тэний асуулт. Тэгэхээр Тий. Хамт хугацааны төлөвөө хэрэгжсэний хязгаарээс ашигтай ажиллагаа нэмэгдэх боломжтой гэж харж байна уу? за 24-өөс 27 оны төлөвөө гаргасан байж байгаа. За бид бол 25 оноос бол ажиллагаандаа бол үндсэн үйл ажиллагаанаас орно гэж бодож байгаа. Ханшийн зөрүү бол одоо хүүгийн орлого гэдэг зүйлсээс биш. Яг үндсэн үйл ажиллагаанаас гэсэн. 25 онд бол зорилт тавьж байна. 26, 27 онод бол зах зээл дээрх одоо тэлэлтүүд тээвэр логистикийн чиглэлд хийгдэнэ гэж дунд хугацааны төлөвлөгөөн дээр бид нар зорж тавьсан байна. Хин асууж байгааг мэддэг юм шүү дээ. Anonymous attendee гэдэг. Тийм яг асууж байгаа нэрээ гаргаж бол нэрээ гаргахгүй гэж байна. Anonymous. Тийм. Цаашдаа яг бид нар бас энэ хаягчлалтын форумыг хий гэж бодож байна. Хаягчлалтын асуудал бас Монгол улсад бас тулгуур асуудал байгаад байна. Иргэд өнөөдөр нөгөө нэг хөдөлгөөнд орсон учраас нэг одоо хаяг үштэй олон хаяг дээр байж асуудал байж байна. Тэгээд дээрэс нь олон улсын шуудан дээр бол яадаг вэ гэхээр заавал нөгөө нэг гарын эсхийн баталгаажуулалтыг хаяг дээр хийх ёстой. Гэтэл хүмүүс чинь нөгөө нэг drop out хийлгүүлэх сонирхолтой тийм. Биер заавал ингээд авах юм шаардлагагүй. Тэгэхээр энийг нөгөө нэг улс хоорондын шуудан дээр одоо EMS гэдэг одоо манай DHL-тэй адилхан одоо шуурхай Express Mail Service гэдэг нэг үйлчлэл байгаа. Дэлхийн одоо аль ч орнд нэг ажлын 5-аас 10 хоногт бол хүргэдэг юм үйлчлэл байж. Тэн дээр шинэ бодлогын өөрчлөлтүүд бол дэлхийн шууд холбооны байгууллагаар гарч байгаа. Иргэнд заавал одоо дижитал одоо баталгаажуулалт хийчих юм бол хүргэсэн тооцож болно. Одоогийн байдлаар бол болтгоо. Заавал гартан нөгөө нэг хүргэж авдаг. За энэ нь өөрөө нэг гартуулалтын хувьд буюу хүргэлтийн чанарт бас тодорхой хэмжээ сөргөөрнөлт яагаад л иргэнтэй яг ингээ уулзчиж хүргэж өгөх шаардлага үүсдэг учраас иргэний нөгөө нэг цаг завтанд харуулж өгөх. Тэгэхээр иргэн магадгүй өөрийнхөө нэг смарт боксн дээр ч гэдэг юм уу. Иргэн магадгүй өөрийнхөө үйлчлүүлдэг дэлгүүр, иргэн магадгүй өөрийнхөө үйлчлүүлдэг шатгуун түгээх станц дээр ч гэдэг юм магадгүй хүргэлтийг хийлгүүлэхийг сонирхож байна. Тэгэхээр тэр одоо эргэцсэн өөрчлөлтүүд нь бол явж байгаа. Дэлхийн шууд холбооны байгууллага дээр. Дотоод бас бид нар энийг өссөн төлөвлөлт хийсэн. Нэмэлтээр нэг асуулт орж ирсэн байна. Үйл ажиллагааны зардал цаашаа төсөх хүлээлттэй байгаа гэж ойлгож байна. Гэвч борлуулалт өсөхгүй тохиолдолд зардлаа өсгөхөөр байх бол борлуулалт өсөхгүй тохиолдолд зардлаа өсгөх үү? Яг нь компани өөрийнхөө санхүүжүүлдэг байгууллага. Тэгэхээр мэдээч хэрэг зардал бол тодорхой хэмжээнд хийх ёстой хөрөнгө оруулалтууд бол маш их одоо хэрэгцээ шаардлага бол байгаа. Их талтай. Тэгж үйж зах зээлээ тэлэн, тэгж үйж борлуулалтын орлогоо өсгөнө л гэж ингээд ойлгож байна. За энэ дөрөнд нэг хаягжуулалттай холбоотой нэг сая юу гэсэн шүү дээ. Хөрөнгө оруулалтууд. За энийг болохоор гэхдээ бас нэг талаас нь нэг засгийн газрын оролцоотой хийх ёстой ажлууд юм шиг санагдаж байгаа байхгүй юу? Уусаа хаягжуулалттай холбоотой манай яг одоо юу гэдэг гараас гарт хүргэлт гэдэг ч юм уу те онлайн нөгөө нэг хүргэлтийн e-commerce-ийг нэмэгдүүлэхэд цааш яг шаардлагатай байгаа бол асуудал нэг юм байна. Хаягжуулалттай холбоотой асуудал байдаг шүү дээ. Тэгэхээр энэ дээр одоо яг Монгол шуудан компани ерөнхийдөө төр засаг дээр ч юм уу бодлого тэг гаргалтын түвшинд ерөнхийдөө яаж цаашаа оролцож ажиллаж явах вэ? Асуулт бол яг хаягжуулалт байна. Тэгээ хаягжуулалтын дээр ер нь
дуу нэг орж ирэх шиг шинэхээр дамжуулж Мика ачаа. Хаягжуулалтан дээр яг уу Монгол шууд идэвхтэй оролцож ирсэн л дээ. Одоо дэлхийд дахны одоо шинэлэг шийдэл бол 3 хот хаягжуул Water Rewards гэдгийг бол анх Монгол улсад бол таниулж ирсэн те. Гэхдээ энэ нь бол нөгөө нэг төрийн тухайн үед бас төрийн байгууллагатай ойлголцоход бол хэцүүсэн. Төр бол одоо өөр юм хаягжуулах системтэй шүү дээ. Zipcode те 15160 гэдэг юм уу. За тэгмүүд хойдтолтон дахиад нэг 3 тоо тухайн байшингийн заадагч байдаг юм. За энийгээ бол одоо жишээ нь хүргэлтийн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудад энэ датагаа бол нээлттэй болгож өгөх юм шаардлагатай юм шүү. Өмнө нь бол энэ ч одоо баг төрийн нууц гэдэг ингээд хүргэлтийн үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхэд Монгол шуудан компанид төрийн өмчтэй компанид хүртэл нээж өгдөг байлаа л. Одоо энэ бол бодлогын хувьд бол нэлээд өөрчлөгдсөн. Салбар бол яамтай болсон байж байгаа. За өнгөрсөн хугацаанд бол учир сайд бол нэлээд бас хуулиудыг бол батлуулж чадсан. За дээрэс нь бид нар энэ хүргэлтийг оновчлох нь айгүй чухал байгаа. Яг өнөөдөр бол яг хүргэлтийн дата гэдэг юм уу та тэр нь бол одоо шууд ингээ хүрэгчилж байгаа тархинд л яваад байгаа. Гэтэл тэр чинь илүү оновчлолтой болгох юм шаардлагууд бол байгаад байгаа. Тэгэхээр бид нар энэ төрийн хаягжуулалт бол байна. 15160 Zipcode хаягжуулалт бол ингээ явж байна. Давхар энэ нөгөө нэг сул талуудын нөхөх юм координацийн хувьд ингээд оновчтой зааж байгаа энэ Water Rewards гэдэг юм. Энэ хаягжуулалтыг бол бид нар үүштэд бас хэрэгжүүлж байгаа. За энийг ч гэсэн төв засагт бас ингээд таниулж байгаа. За төрийн бас тодорхой хүргэлтийн шуурхай үйлчилгээ үзүүлэх юм шаардлагатай онцгой байдал ч гэдэг юм уу түргэн тусламжийн хангамж гэдэг юм уу энийг бол ингээд ашиглаад жишээ нь явж байгаа. Тэгэхээр бид бол энэ дээр бол хаягжуулалтан дээр илүү л одоо цаашаа угаасаа ч нөгөө нэг төртэй холбогдоод ажиллаж байгаа. Тэгээд улмал ажиллах За болцстой маань асуултанд дууссан юм шиг байна. За бидний хувьд бол систем бас чинь бидний бодлогыг ч гэсэн хүлээж аваад кинотаг манускалт олцож байгаа юм шүү дээ. Олон техник зэрэгтэй баярлалаа. За чилсэн танд баярлалаа. Танай байгууллагын хамт олон ч гэсэн баярлалаа. Тэгээд бас нээлттэй хэвцэд компаниудын Earnings Call-ыг ингээд зохион байгуулж байгаа нь бол бас өрцөө эзэмшигчид хөрөнгөний зах зээлийг сонирхож байгаа хүмүүст ч гэсэн маш хэрэгтэй зүйл болов уу гэж бодож байгаа. Тэгээд дараа чин Earnings Call-оор уулзлаа. Түр баяртай. Баярлалаа. За